Миний аав миний баатар нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт нийслэлийн онцгой байдлын галт хөмөр унтраах аврах 34-р ангийн аврагч ганц хойчин гэр бүлийг онцолж байна. Ганц хойчин эхнэр 3 хүүхдийн хамтаар амьдардаг эхнэр нар мандах нь Сүхбаатар дүүргийн Ананд шав цэцэрлэгт бүлгийн багш хийдэг бол том хүү Эрдэнэ бэлгийн 5 дугаар ангийн сурагч, дунд охин Андин Эрдэнэ нь 2 дугаар ангийн сурагч, бага охин Оюун Эрдэнэ цэцэрлэгийн тунд бүлэгт суралцдаг байна. Бид аврагч ганц хойжид гинтийн бэлэг барихаар ажлын хамт олон болон гэр бүлийнхэнтэй тохиролцож нууц ажиллагаагаа төлөвлөж эхлэв. Хамгийн түрүүнд Эрдэнэ бэлэг маань ээж дүү нарыгаа дагуулсаар их дэлгүүр орж аавынхаа туртай бэлгийг сонгохоор боллоо. Тэд аавдаа ямар бэлэг сонгох бол охтуудаж аавдаа өгөх бэлгэндээ их л нухацтай хандаж таалагдсан бэлэг бүрээ эргүүлж тойруулж сайн харж байна шүү. Тэд сонгосон бэлгээ аваад аавынхаа дуртай хоолыг нь хийгээд ажил дээр нь очихоор болов. Нэвтрүүлгийн багийнхан сэжиг авахуулахгүй тулд ажлын үйл явцыг танилцуулна хэмээн зураглагчийн баг бүрэлдэхүүнийг түрүүнд нь оруулж ааваас ярилцлагыг авахар боллоо. За намайг Булдогтой ганц хойж гэдэг. Би онцгой байдлын байгууллагт одоо 10 дахь жилдээ ажиллаж байна. 2016 оноос хойш аврагч галсан өгч гэдэг мэргэжлэр ажиллаж байгаамаа. За аврагч галсан өгч гэдэг нь анх ер нь орон гэж ер нь ах нарыг хараад ер нь ингээл галсан өгч онцгой байдлын албанд ажиллаж байгаа ах нарыг хараад тэр нь айлууд шатж байгаа барьж байгаа айл өргөдөг ер нь унтрааж байгаа үед нь харж ирсэн. Тэгээд тэрийг хараад ер нь тэгэл онцгой байдлын байгууллагт ер нь орно гэж бодоод ер нь багасаа л ер нь тэгж боддог байсан да. Айцтайгаа шатаа тэгээд ер нь хэцүүч одоо онцгой байдлын байгууллага гэдэг байгууллагч алба багчдын зэргийн алба одоо залуучуудын хэр оргийн аавын хүүхдүүд ер нь ингээд ажиллаад байдгүй. Ер нь шалгуур өндөртэй сайхан албаа ер. За одоо өөрөөр бахархч алба багч ер нь дуудлагаар гараад яваад очиод ер нь айлын галын голомтон дээр очиод гал унтраах үед унтраад дуусны дараа ер нь хүмүүсээс баярлаа гэсэн үгийг л сонсох хамгийн сайхан мэт юм да алба багчтай. Гэр бүлийнхэн зөвөр ойлгоно. Ойлгуулдаг юм. Тэгээд алба багт угаасаа ер нь анхандаа бол ер нь тийм ер нь жоохон тиймээс одоо ер нь алба багчдаар ер нь ойлгоод ер нь тэгж ажилдаг. Гэр бүлд цаг зав зарцуулах ер нь хумс бага штэ ер нь одоо ер нь л очиод ер нь завтай үедээ ер нь ар гэртээ зав гаргахгүй бол ер нь ажил дээр байгаа үедээ бол ер нь ар гэртээ цав гаргана гэсэн ер нь асуудал ер нь байхгүй ер нь мөнхий байнгын л ажилтайгаа. Тэгээд амарч байгаа үедээ 24-72 хийгээд амарч байгаа үедээ бол ар гэртээ бас боломжоор зарцуулах гэж боддог. За гэр бүлийнхэнд одоо хайртай эхнэрдээ 3 хүүхэдтэй миний ажил албыг ойлгож бүх арын даадаг тааж өгдөгт баярлалаа гэж хэлээ да. За энэ манай 1-р тэрэг буюу 4 тооны автомашин гал унтраах үед 1-2 машин явдаг. 1-р тэрэг ноцоостой тийм юм байгаа. За энэ нь болохоор манай багц хэрэгсэл. Энэ болохоор салаа өвчир гэдэг энэ байгаа. Төв шугам, ажлын шугам одоо гал унтраах бодисыг дамжуулж нээж хаах үүрэгтэй. Одоо ингээд 77 мм дотготой 66 дотготой 51 мм дотготой гэсэн энэ 3 дотготой салаа өвчир гэж энэ болохоор гал унтраах бодисыг одоо дамжуулах болон нээж хаах хуваарлах үүрэгтэй. Тийм юм байгаа. Энэ болохоор 77 мм хоолой 77 мм хоолойг болохоор төв шугам тавьж одоо гал унтраах бодисоо төв шугам тавьж 20 м урттай 77 мм дотготой тийм хоолой байгаа. За энэ нь болохоор 66 мм хоолой. Тэр бас ажлын шугам тавьж тэгээ төв шугам тавьж ажилладаг. Энэ болохоор ERS-B маркийн хошуу. Галын голомтон дээр гал унтраах үед гал унтраах бодисыг өгч ажиллана гэсэн B хошуу ERS-B гэсэн бас. Энэ болохоор уртынх нь хошуу болохоор зацруулах бөөнөр. Энэ болохоор усны зарцуулалт гаргаар их багын хэмжээгээр ингэж гаргадаг. Тийм 2-4 юм хошуу байгаа.
Энэ нь болохоор Aries А төрлийн хошуу. Одоо 66 мм-ийн хоолой. Энэ хоолойд ингэж таарж ордог. Одоо өндөрхөн гал, томоохон гал юун дээр энэ Агийн хошуу ер нь ажиллаж яадаг. Энэ нь болохоор 51 мм хоолой одоо. 51 мм хоолой нь болохоор гал унтраах бодис одоо ажлын шугам дийлэх. Одоо төв шугам нь 67-66-аар аваад ажлын шугам нь болохоор 51 мм хоолойтой байдаг. 51 мм хоолой энэ болохоор салаа бичрээсээ хошуу хооронд нь залгадаг 51 мм татахтай хоолой. Гал унтраах бодисыг дамжуулдаг. Тийм байгаа. Энэ болохоор GPS 600 хөөсний хошуу. Одоо энэ нэг нефт, машин техник тийм нэр 6-аар тийм том гал дээр хөөс гэж ажилладаг. Энэ 66 мм-ийн дотортой. Тийм хошуу байгаа. Одоо энэ дотортлынхаа торон дээр ирээд сохигдоод хөөс ус хоёр нь холигдоод хөөс болоо гардаг. Тийм 66 мм дотортой тийм хошуу. За энэ ингээд тасдагч. Одоо нэг аврах ажиллагаан дээр гал дээр галын дуудлаганд очиод аврах ажиллагаан дээр хашаа хаалга одоо онгойлгож болохгүй юм цоож төмрийг тасдаж янзлаг тасдагч байна. Энэ нь болохоор одоо нэг цонх өрөөдөх шил хагалах тийм зориулцтай шил хагалдаг юм багаж хэрэгсэл байгаа. Шил өрөөддөг цонхны шил. За энэ нь болохоор одоо тэлэгч тасдагч гэж байна. Аврах ажиллагаан дээр бас очиод одоо бид гал дуудлагаар очиод бас нэг хавчуулагдсан хүн болон тийм одоо багц хэрэгслийг ажиллуул ер нь хавчин тэлнэ гэсэн автомат ажиллагаатай холмотро гэдэг багаж байна. Энэ холмотро багажных нь одоо асаад мотор нь одоо энэ мотор нь энэ мотороор ажиллуулад ингээд холмотор ажиллах механик автомат ажиллагаатай багаж байгаа. За энэ болохоор хийн дэр гээд одоо бас нэг барилга байгууллагын дээр ч нурсан дарагдсан, нуранган дарагдсан хүн амтан буюу өөр юм хэсэг гаргахын хийлээд одоо энэ нүгээр ингэж хийж өргөдөг тийм байгаа. Одоо нэг багаар гавчуулагдсан хүнийг нэг ингэж ивээд өргөөд тэгээд энэ ивэс нь энэ байгаа. Энэ ивэсийг багаар дээш нь өргөөд ингэж яваад тэгж өргөдөг юм. Хийн дэр гэдэг юм багаж байгаа. Энэ хийн дэр нь болохоор одоо даац нь ингээд 31 тонны даацтай. Тийм багаж байгаа. За энэ багаж нь болохоор одоо нэг энэ лапидны хошууны суур одоо энэ машин дээр болохоор лапидны хошууг барилгын нэг одоо өндөр давхарт гарсан галыг унтраах зорилттой лапидны хошууны суур байгаа. За энэ нь болохоор олон ажиллагаатай лом буюу царил. Одоо бидний нэг гал дээр очиод айлын хаалга төвжигдсэн хаалга бүргэд хаалга онгоолгож гүш онгоолгох завсраа нь хийж гүших тийм зорилттой тийм олон ажиллагаатай лом гэж бидний ер нь хамгийн хэрэгтэй багаж тийм багаж байгаа. За энэ нь болохоор бид нэр одоо галын дуулгаар гаргах зөнгөсдөг хувцас өнөө хөргөө хамгаалах тусгай хувцас хэрэгсэл гэдэг байгаа. Одоо ингээ бүстэйгээ энэ артталт нь ингээ карбинд байна. Энэ нь одоо хоолойн дэгээгээд одоо бидний нэг өндөр давхарт гарсан гал дээр очиод хоолоогоо ингээ юмнаас шатнаас юмнаас бэхлэх зориулттай бэхлэгээний хоолойн дэгээ. Энэ нь болохоор одоо байлдааны сүх гэдэг. Бид нэрийг одоо өөрийгөө болон өрөөлөгийг нь хамгаалах зориулттай тийм сүх байгаа. За энэ дуулга нь болохоор бидэд одоо галын дуулан гарч өмсдөг. Каск дуулга малгах хэрэгтэй да. Тийм зориулттай. Ард тал дээр болохоор энэ ангийнхаа юм дугаартай. Тийм каск байна да.
За энэ нь болохоор бид хэдийн галын голомтонд очих үед үүрж чигт боллоо тахи агарын баг хүн нөгөөрөө хамгаалах хэрэгслгээд одоо бид энэ нүгсэн болохоор энэ болохоор амьсгалын бие даасан төхөөрөмж гэд байгаа. Одоо энэ 200 ер нь 300 бар хүртэл ингэ цэнэглэх боломжтой цэнгэлдэг. Одоо бид нэр голын голомтон дээр очиод ажиллаас 300 баатаа авахт бол нэг 15-аас 20-30 минут ажиллана. Тийм баг хортгийн дотроос хамгаалах баг гэж байгаа. Биднийг ажлын үйл явцтай танилцж байх оронд ангийн захирагч хамт олноо бүрэн бүрэлдэхүүнээр нь цуглуулж тэдэж бас ганц хожигоо хэрхэн баярлуулах талаар ярилцсан бололтой. Хүүхдүүд аавдаа гинтийн байлгийг барих гээд сэтгэлэн тогтохгүй догтлон хүлээж байна. Аав нь хэрхэн хүлээж авах болоо? Ороо сууч. Дожиж сууч. Оршоо заагаас гэж. Жойж урагшаасуу. Урагшаа бэрди заагаш. За, яриагаа дуусгая. За, нэг асуудал гарсан. Сая хэлцэн дараагаас сая намайг дуудаж уулзлаа. Сая уулзчаад ороод ирлээ. Тэгээд нэг хүмүүс угаасаа гарж байгаа салаа, бууж байгаа салаа угаасаа хамт байгаа юм чи нэг өөрөг чиглэлээ өгчий. Нэг зураг бичлэг явсан. Алхагч хамаар хэсгэлэн. Алхагч ганцааж. Нэг бэвшлэлтэнд зурганд өртсөн байна. Тэрийг би яаж өөрөө мэдж байгаа байлгүй. Одоо тэрнтэйгээ тэгээ өөрөө танилцсан нэз. Ойлгомжтой. За. Тэр бичлэг зургийг танилцуул. Бид өөрөө өнөөдөр аавыгаа баярлуулах гээд усын хэлтэй дүрээ 6 давхар бэлэг усын хэлтэй дүрээр гараад ирсэн байна. 6 давхарт гараад ирсэн байна. Юу авах вэ аавдаа гурлаа ирүүлээ. Сүмнэр аав. Сүмнэр аавдаа амарч байсан ихлээр гоё. Дурсгалтай гоё сүмнэр аавыг гэж бодож байна. Дурсгалтай гоё сүмнэр аавыг гэж бодож байна те. Юу аавдаа юу аавыг гэж бодож байна. Тийм те. Бас 5 шүү мал ахуудаа ер нь ойрхон байдаг болохоор жоохон тийм мал ахуудаа ойрхон тийм юу аавыг гэж бодож байна те. Өөр юу аах вэ? Өөр хэдүүлээ. Намын тасаг руу ороод нам авъя гэж бодож байна те. Аавдаа. Ямар нам аах вэ? Харин ямар нам аах вэ? Аавдаа бас нам үзье гэж бодож байна. Манай аавнаас жоохон цаг заваа гарахаар нам ууших ер нь жоохон дуртай. Юу хийсэх мэдэхгүй байх. Баахад юм шиг. Хэдүүлээ ямар нэм нам ах чи харж байгаа л аваад за. Энэ нам бас гоё юм те. Тийм. Аз жаргал үргэлж хаалга тогшин гэд. Энийний бас гоё л юм байна. Энийг аах уу? Энэ нам бас гоё л юм байна те. Нэр нь айгүй их гоё таалагдчихэв чинь. За тийм нам авъя те. За аах уу? өөр аавдаа одоо хэдүүлээ тэр нөгөө бэлэг дурсгалын тэр сүвнээрээс сонголтоо хийв үү те. За тий хүүхдүүдээ бас үг.
Манай дэш соол. Хоол гэж үзсэн. Таван хошуу мал дуртай. Тэгэхээр Ер нь бол аав бол 5 шүү. Малтай ер нь ойрсон хүмүүс те. Энэ бас гоё сүмнэр шүү дээ те. Энэ сүмнэрийг авал яаж юм? Байж гоё юм. тий. Тийм. Энэ бас болж дээ те. Надаас юу асуух вэ? Юу гэж асуух? Би таны нуундараа тоглолтог ингээд завтар даач юу гэдэг хамт юу гэдэг асуусан. Тэгэхээр юм одоо мөцөр болоо тоглолтог асуулаа яцаа яа. Өөр гоё сүмнэр байна. Тийм бас морь бас сонирхдаг юм чи морьтой бас байж болж байна те. Энэ таван хошуу юм. Тийм байна те. Энэ болохоор нөгөө нэг жижигрээс үйлбраа жижиггэл яагаад тийм байна те. Энэ болохоор ерсөн үлдэр нөгөө нэг цагаан туг нь болохоор байхгүй юм байна те. Тэгэхээр арай том. Тийм ээ. Тэгэхээр юу авах вэ? Алийг авах уу? Алийг сонгомоор чи та энийг сонгох уу, энийг сонгох уу, тэрийг сонгох уу? Тэр томыг авъя гэж бодож байна үү? Тийм. За тэгвэл хэдүүлээ энийг сонгох уу? Тэгээ. За энийг сонгохоор болоо би тэд аавда. За нааш. За. Гоё юм авлаа шүү. За энийг бол За баярлаа. Намайг Нэнди Эрдэнэ гэдэг. Би 8 настай. 2 дугаар анги, 2 анги. Намайг Эрдэнэ Үлэг гэдэг. Би 11 настай. 5 дугаар анги сурдаг. 5-ын анги. Сандарч байна. Яаж аваагаа баярлаад байна. Гой билүү өгнө. Одоо гой бил авсан. Тэгээ тэрийг өгнө. Цагаар өргөжүүлээд цагаараа юм идэг автагаа тоглодог уу? Тоглодог. Яаж тоглох? Зуртаар тоглодог. PlayStation-ээр. Тий. Бидтэй тоглох. Таараа аавынхаа ажлын талаар мэдгүй ямар ажил хийдэг вэ? Галсан нүч. Жилээр навчид үзчихсэн таараа. Үдчихсэн. Үзчихсэн үү? Ямар санагдсан? Гоё. Юу гоё санагдсан? Доторх байдал нь гоё. Аас нуугч гэхээр одоо яадаг вэ? Гал унтрааж явдаг. Хүмүүсийг авардаг. Аавтай хайртай шүү. Дандаа хамт тоглодогт баярлаа. Хайртай шүү аваа. Биднийг тусалж дэмжиж явдаг баярлаа. Хайртай шүү аваа. Хайртай шүү аваа. За баярлаа. Та бүхэндээ ч гэсэндээ манай гэр бүлийг сонгосон дэс баярлаа. Намайг Баасанжирын нар мандах гэдэг. Би өөрөө одоо цэцэрлэгийн багшаар ажилладаг. 3 хүүхэдтэй ингээ 5 ам бүлээр амьдардаг. Манай нөхөр болохоор энэ гал төмөр өнтрөх аврах 34 дугаар ингээ тахлага халтагч. Цолтой ажиллаж байгаа. Хамгийн анх 2012 онд танилцчихсан. Одоо яг танилцаад бол 10 хэдэн жил болчихж байгаа гэсэн. Хормой 2015 онд хормой ээжсэн. 5 хүүхэдтэй 2014 онд гаргаж ирсэн гэсэн. Ер нь манай хүн айгу тусч. Хүнд ер нь үгүй гэж хэлдэггүй. Айгу сэтгэлээрээ л итгэл та. Тэр нь таалагдчихсан. Яа, эста бэлгээ яах вэ? Айгу ижилхэн. Би чинь яг нөхөртөөгөө танилцаас өмнө жилийн өмнө аавгаа алдсан байсан. Тэгээ яг автагаа танилцсан юм шиг л болсон. Эргээд автагаа уулзж байгаа юм шиг л гоё хийсэн.
манай нөхрийг гаргаж байгаа үйлдэл болгон яг манай аав шиг яг ингээд нэг надаа хэлж байгаа юм хүртэл яг нөгөө манай аав надад хэлээгүй юм аа яг нөхрөөр минь дамжуулж байгаа юм шиг бүх юмыг яг тэгж хүлээж авдаг. Үлэнжин сайхан хантай билээ би бүрдийн итгэлд амьдралтай билээ би тэнүү сайхан бүрдсэн юм болохоор стасаа нөгөө би өөрөө цэцэрлэгийн багш болохоор нэг их нөгөө гэр бүл гэд нэг явж чаддгүй бас нэг хоёулаа завгүй гэр бүлийн хүмүүс тэгээд нөгөө манай хүн ээлжийн ажилтай болохоор амарч байгаа үедээ баг л надаас илүү хүүхдүүдтэй ингээд нэг эмнэлгээр авч яваад ч юм уу үзүүлэх тэр юм эсвэл нөгөө надаас бүр илүү бүр анхаарсан байж идэг баг л би баг л нэг яг өмнө хэлэх нэг хүрэгчэнд юу байгааг баг л нөхрөөсөө асуудаг тийм юм дутуу байгаа юу гэж баг л тэгэж асуудаг тийм төрлийн хүн манай өчигөл эстэн нэг хүний дээд гэдэг шиг тийм ундаг хүн айгу үнэн шудраг тэгээ нөгөө хүнд заал гэсэн бол за яг тийм л хүн за яг би тэгнэ л гэсэн бол яг тэгдэг яг нэг өөрийнхөө амлсан амлалтандаа яг нэг хүрдэг тийм л хүн айгу өндөр би бүр өчтөр яг нөхөртөө гадуур явж байхад ярьсан тэгээд ажлаас нэхлээ яриад ингээд ийм аа гэхээр би бүр өөрөө гайхаад ерөөсө бодоагүйсэн юм чи тэгээд нөхөртөө хэлэхгүй яах вэ гэд бодож байсан чи нөхөртөө битгий хэлээрэй гэд тэгэхээр хэлэхгүй юм байна гэж бодоод тэгээд дараад нь та ярьсан шүү дээ тэгэхээр за гэд би бүр яг тэр үед юу ч бодлого за гоё гэх амар баярлж хүлээж авчаад өнөөдөр ягаад ч юм жоохон сандралтай яана би заг ээлцсэн штэ гэд нэг сони сандраадсэн л дээ би урд нь болохоор нөгөө янз бүрийн баяр нэг цэргийн баяр ч юм уу төрсөн өдөр ч юм уу тэрийгээр айгу тийм бэлэг авч өгдөг. Бэлгэл ерөнхийдөө дурсгалтай бэлгэл авч өгдөг. Би сая нөгөө нэг яг нөгөө төрсөн өдөр нь юугаар ажилтаа өөр ээлжтэй таарсан. Би бас өөр ажилтаа байсан. Цэргийн баяраар ч гэсэндээ өөрөө бас ажилтаа таарсан байсан. Яг энэ жилийн хувьд яг энэ хоёр баяраар нь их баярлалаагүй. Тэгээ орхицсан тэгсэгээ орхицсан байсан. Тэгээ харин яг надад амар боломж олдчих шиг байна. Сая цэргийн баяр төрсөн өдрөөр нь энэ бэлэг авч өгөж баярлуулаг учраас хүүхдүүдтэйгээ дуртай хоол хийгээд тэгээд дэлгүүр ороод өөрийнх нь сонирхдаг тийм бэлэг сонгож аваад ажил дээр нь очие гэж бодож байна. Өнөөдөр бид нэр аавда цовын хийж өгч байна. Манай хүн ер нь цовын дуртай. Айгу. Тэгээд төмсөнд нэг дургу. Ер нь ловын юунд л цовын хийх дуртай болохоор би тэд ловын манжин хийгээл ингээ Монгол ер нь Монгол цовын хийх гээл байж юм л да. Нанди эрдэнэ цонго арилгана би ногоо арилгана. Чи ногоо арилгана тийм үү? Тийм. За тэгвэл хэлэхгүй. За. Яах гэдэг дуртай гэж тэгээд та нар аавах ажил дээр хаяа нэг гिचлээ дараад аавах ажил дээр аавах ажлын ээлжийн хоолыг эдэлцдэг тий. Ер нь голцоо ямар хоол иддэг билээ тэр аавах нь аав нь. Манай хүүхдүүд хичээлийн дараад ээж нь ажилтаа болохоор аавах ажил дээр хаяа очдөг тий. Аавах ажил дээр өмждөг. Тэгдэг тий. Аав шиг адилхан гал нэг төл. Хүний амийг явраад машинд нь суугаад явахаар гоё идэг гэсэн тий. Ямар санаа? Гоё том машин зөө. Тий. Аав айгу гоё хоол идэж. Манай үжи өөр нь айгу хоолнд сайн.
Хоолыг айгу гой хоол хийдэг. Гарахыг айгүй их эрмэлздэг. Хоошоо л ер нь хамраал босол өвөл хоошоо агаарт л гардаг. Өвөл болоод ирэхээр манай хүний ажил нь арай гайгүй. Одоо л яг нэг үед ажил нь эхэлж байгаа болохоор бас айгүй хэцүү болоод ирдэг. Хоол болчлоо. Бүгдээрээ хоолоо. Халаасаа уугаа игээд аавынхаа ажил руу аваа явцгаая. Би аавда зэрэлийн зураг зурлаа. Юу зүрсэн юм? Энэ ажлын машин ажил. Энэ ажил бэлдсэн байна. Казанлж юу. За тэгээ ахлаалагч ганцхан шүү дээ бас. Миний баатар нэвтрүүлж дарж байгаас. Баяр үргээ. За одоо аяр та. Аавда зурсан зураг. Хоол хийж ирсэн. Энэ дахиад өдрийн мэнд та бид өөртөө бааж шүү. Та бидний төлөө хичээл явж байлаа. Хайртай шүү. Хүүгээ төлөө бүгдийг хийж явдаг байлаа. Та энэ дэлхийн хамгийн мундаг аав шүү. Хайртай шүү. Эрдэнэ бэлэг маань аавдаа зориулж захиа уншихаасаа хичээд байна гэмэж байсан ч уншиж эхлээжгүй байхдаа нулимс туслуулчих уу да. Ажлын хамт олоос бас энэ албанд өнж шударгаар ажилладаг болохоор бас зөвхөн баярлж байгаа шүү. Боцсонгүй. Хэвээ гайхлаа. Сая бичлэг үзээд ингээл яс өчигдөр надад хэлэхгүйс واخхой. Би яг яасан ийс ингээ асуухаар мэдэхгүй. Яг хизээ гарна гэдгийг яг мэдэхгүй байна гэд тэгээс. Тэг би ч гэсэн өөрөө мэдээгүй юм чи. Наа хөргөөд өгч гэдэгс би тийч нэг урагшаа хөргөж өгчөөд бүлээж хагаад буцаад ирсэн. Тэгээ сая бичлэг үзээс гинт ороод ирсэн. Гоё юм баярлаа. Яг энэ мөчөд одоо гэр бүлийн зориулж өгөх юм байна. Саад би миний ажлыг мэдээ ойлгож явдаг хамт олондоо баярлаа. Миний арыг дааж явдаг эхнэрдээ 3 хүүхэдтэй баярлаа. Хайртай шүү гэлээ та. Миний аав миний бат. Бид гэртээ аавдаа зориулаад хоол хийж ирсэн.
бүгдээр гар бие оролцсон тий. Эрдэнэ үлийг яасан мөлий? Ногоо арилсан. Эрдэнэ үлийг ногоо арилгаад нандин эрдэ сонгоо арилгасан тий. Оюун эрдэнэ юу хийсэн бэлээ? Оюун эрдэнэ зүгээр хараад хажуу зогсож байсан. Юу хийсэн минь өхөө? Минь өхөө юу хийж гисэн? Юу эрдэнэ? Санаад эрдэнэ юу хийсэн гинэ? Би тэгээд тусалсан тий. Тусалсан. За агаа нь юу хийсэн? Ногоо арилсан. Ногоо арилгаад би тэд өнөөдөр аавыгаа баярлуулах гээд аавынхаа ажил дээр нь гинтхэн хоол хийж ирсэн тий. Цаад чим хоол өдөр. За бүгдээрээ хоол идчих. Ор биднийхээ өмөөгөө түшигэнэё. Одом тэнүү цэлгэр залшигэ. Яасан гайхсан уу бид эдийг ороод ирэхээр. Хоол өдөр. Эрдэнэ үлийг тараад гэрээс ирсэн тий. Ямар хоолыг таалагдж гин үү? Гоё Гой болсон байна уу? сүлжсэн баярлаа. Эхнэрдээ 3 хүүхэдтэй 3-нд баярлаа. Гоё юуна. Том зав шүтээ. Ногоо арилсан. Миний дундасаа тэ. Дахиг минь үнэрлээ. Аав гэр бүлийнхнийхээ сэтгэлээ шингэн хийсэн хоолыг амтархан идэж, гинтийн бэлгээр дүүрэн нэгэн дурсамж дүүрэн аз жаргалтай өдрийг өнгөрүүллээ. Би Сүхбаатар дүүргийн онцгой лайзын галт ундраа авах 34 дүүрэнгийн цагаач Ахмад Батайк гэж юм байна. За манай ахлаалагч ганц ээж болохоор их тууштай, шудраг, хизээч та нэг үгүй гэж хэлдэг зантай. Ямар нэгэн ажил даатгал яг л дуусгаж тэрийг надад хүлээл гэж санаа амардаг. За тэгээ галт humын дуулгаар очиод ажиллахтаа ч гэсэн мундаг. Ер нь урдаа байдаг мундаг зэргүүдийн нэг шүү. За одоо ганц ээж 12 дахь жилдээ ажиллаж байгаа. Дуулган нь их зөндөө байгаа. Тэгээ альва нэг ер нь дуулган дээр очиход хамгийн дөрөнд ороод даргаа энийг ингэж унтраа, ийшээ ингэж оръё гэж шийдвэрийг маш их зааварлаж тэгж ордог. Дүүнэртэй дөөрэлж явдаг байгаа. За манай ганц ээж чинь 4-р салаа байгаа. Тэгээд салааныхын дүүнэрийг их ахалж явдаг. За энийг ер нь би хувьд хөндлөнгийнүүдээр л анзаарч явна. Бас тэр дээрийг хийлэхгүй. Тэгэхээр манай ганц ээж бол яг сайн ахалж явдаг. Тэгээд дүүнэрт их хэм зааж сургадаг байгаа. Одоо ингээд салаанаас нь хараадах дүүнэр нь хийж байгаа үйлдэл их анзаард юм бэл. За манай ганц ээж ах ингэдэм байна гэл үйлдэл болохноор ерөнхийдөө харуулдаг. Тэгээд дүүнэрийг харахад бас тэр бүхний яг хийж харагддیں۔ Өө маш өндөр бас ганц ээж байгаа ингээд нэг албаагч бас баярлуулна гэж бас өөрөө их баяр хөөртэй байна. Бараг өмнөөс нь бараг баярлж байна. Ойл айлаа цагаас харахад. За тэгэд ахлаалагч ганц ээжтэй бас энэ албандаа тууштай ажиллаарай. Улам хичээж ажиллав шүү. Даргаагийн зүгээс би бод итгэдэг. Тиймээс хамт олон мөнгөд итгэж явдсан шүү. За ганц ээжтэй гэр бүлд нь олон ажилд нь амжилт хүсье. Би очих юм байсан шүү. Амирхад танаа урдаа Хүний амь насыг аварна гэдэг энэ хорвоогийн хамгийн эрхэм үйлс билээ. Өөрийн амь насыг умартан бусдын төлөө цаг наргүй зүтгэж буй аврагч аав нартаа баярлалаа. Миний аав, миний баатар.